Яаж борлуулалтаа өсгөх вэ? За та хэмжлэг үзэж байгаа бол ямар нэгэн байдлаар санал болгодог, ямар нэгэн бизнестэй хүн гэж би итгэж байна. Хэрэв та бизнесийнхаа борлуулалтыг өсгөхмөр байгаа, хэрэглэгчээ татмаар байгаа бол үнэмшлэг айгүй гоё бичлэг байх бах. Тэгэхээр энэ дэлхийн ертөнцийн бүх бизнесүүд ерөөсөө дөрвөн төрлийн аргаар борлуулалтаа өсгөдөг. Ямар төрлийн бизнес байдгаасаа шалтгаалаад, хэр том жижигээс шалтгаалаад, юу зарддаг гэдгээс шалтгаалаад ерөөхдөө дөрвөн арга байгаа. Би яг дөрвөн арга байгаа. Тэгээ өнөөдрийн бичлэгээр ерөөхдөө би энэ дөрвөн аргыг юу гэдгийг танилцуулна. Тэгээд өнөөдрийн бичлэгийг та үзээд өөрийнхөө бизнес дээр энэ дөрвөн аргын аль нэгийг нь ашиглах тийм аргыг нь зааж өгнө. Мэдээж яг таны юу зардаг, үйлчлэгээ үзүүлдэг, бараа зардагаас шалтгаалаад аль нь ажиллахгүй ажиллана гэж байгаа. Тэгээ өнөөдрийн бичлэг маш тактикл, нэлээд стратегийн яг тийм бичлэг байх бах. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээс энэ дөрвөөс аль нэг өнөөдөр би дөрвөлийг нь бол ярихгүй, яг үндсэн 3-ыг ярина. Нэг нь жоохон төвөгтэй учраас би ерөөсө 3-ыг ярина. Тэгээд энэ 3-ыг ашиглаад тайлангийн шууд бизнес дээр ашиглаж болох үс хийж болох үс юм тайлбарлах юм аа. Тэгээд нэлээд тактик гэдэг бичлэг байх бах. Тэгэхээр жоохон анхааралтай сонсороо гэж зөвлөж байна. Тэгээд олон юм ярилгүй бичлэг рүү орцгоё. За тэгэхээр энэ дөрвөн төрөл нь ямар төрөл вэ гэдгийг би их танилцуулах. Эхнийх нь нэгж борлуулалтынхаа дүнг өсгөж болж байна. Би 50 мянгаар борлуулдаг байсан зүйлээ 80 мянга болгож болж байна. Хоёр дахь нь би 50 мянган бараагаа олон удаа борлуулж болж байна. Олон тоогоор гэсэн. За эсвэл би 50 мянгаар худалдаж авах давтамжийг нэмж болж байна. Өнөөдөр авсан хүн 7 хоногийн дараа авдаг байсан бол би 3 хоногт нэг авдаг арга үүсгэн гэсэн. Сүүлийн арга нь юу гэхээр 50 мянга дээр нэмэгдээд жижиг давхар бараануудыг нэгж худалдаа авалтын дүнг нэмэх буюу магадгүй би 50 мянгаар бараадсан бол хажууд нь 20 мянган төгрөгийн өөр давхар юм санд болох гэсэн. За ийм ерөнхийдөө дөрвөн арга байна. Тэгээ зарим бизнес дээр айл нэг нь ажиллана, зарим нь 2-3-аар ажиллана, зарим нь ерөөсө ганцхан л ажиллана гэдэг янз байгаа. Тэгэхээр яг би энийг үзэж байгаа та яг ямар бизнестэй гэдгийг мэдэхгүй болохоор яг энэ ингэ зүйл ингэж хэлж мэдэхгүй. Гэхдээ ямар ч сан би бүх ерөнхий утгаар ашиглаж болохоос илүү тайлбарлаж өгье гэсэн үг. За эхний зүйл нь юу вэ гэхээр хэрвээ та бараа бүтээгдэхүүнийхээ үйлчлэгээнийхээ үнийг өсгөмөр байгаа буюу price гэдэг зүйл байгаа шүү дээ. Тэрийг өсгөмөр байгаа тохиолдолд тайгуу чухал стратеги тоолох хэрэгтэй буюу та үн цэнэ нэмэх хэрэгтэй болно гэсэн үг. Үн цэнэ адилхан байж зүгээр үнэ нэмчих юм бол нэг төгрөг инфляц нэмэгдээ юу ч болоогүй инфляц нэмэгдэхээр яа бид нар яаж уурладаг вэ? Ер нь айгүй тиймэрхүү болно гэсэн. Тэгэхээр яаж өөрийнхөө санал болгож байгаа зүйлийг үн цэнийг нэмэх юм бэ гэж байна. Энэ ерөөсөө үндсэн хоёр юмнаас эхэлнэ. Нэг нь та өөрийнхөө хинд санал болгоод байгаа юм бэ гэдэг тэр зорилт хэрэглэгч хэрэг зүйл чинь маш нарийн байх хэвээр. Нэгдүгээрт, хоёрдугаар таны онцгоорол гэдэг зүйл өөрөө маш бусад өрсөлдөгч нараас өөр байх хэвээр. Юу гэсэн үг гэхээр яг бусад хүмүүстэй та яг адилхан санал болгоод байгаа нь хамгийн үнэтэй нь болохгүй гэсэн. Тэгэх юм бол угаасаа ажиллахгүй. Угаасаа яаж бодсон одоо шинэ нөр хөгжлөн дээр бас ярьсан. Одоо шинэ магадгүй хүн болгон танаа өрсөлдөгчд бүгдээрээ ийм зарж яадаг. Гэтэл би бусад нь 10 мянгаар заа та 15 мянгаар заадах юм бол явахгүй гэсэн. Тэгэхээр өөр байх хэрэгтэй болно гэсэн. Гурав дахь айгүй том хүчин зүйл нь юу гэхээр таны санал болгож байгаа зүйл яалтчгүй үн цэнтэй буюу хэрэглэгчид үнэхээр бүр вау гэх хэмжээний тийм гурван зүйл байх хэрэгтэй гэсэн. Энэ гурван зүйлийн бүрдэл нэгдэж та үнэ тодорхой хэмжээний 50 мянгаар зардаг байсан зүйлийг 80 мянгаар борлуулах боломжтой болно гэсэн. Тэгэхгүй хүмүүс яагаад гэдэг вэ гэхээр үнэ борлуулмаар байдаг, өсгмөр байдаг. Гэхдээ хүмүүс авахгүй бол яах вэ гэж айдаг. Энэ бол ойлгомжтой. Эсвэл үнэ өсгчөөд байдаг. Гэтэл буруу хүмүүсээ онилоод байдаг. Одоо нэг гэсэндээ яадаг вэ гэхээр ер нь бол яг энэ үнэ өсгөхтэй нэг ийм үг байдаг. Юу гэхээр та нэг болвол хямдхан ийм бараа бүтээгдэхүүнийг маш олон хүнд борлуулна. Эсвэл үнэтэй бараа бүтээгдэхүүнийг маш цөөн хүнд борлуулна. Голын хэсэг гэж байдаггүй. Энэ голын хэсэг бол бизнесийн устж үгүй болдог хэсэг гэдэг. Тэгвэл хүмүүс яадаг вэ гэхээр бараагаа үнэ нь өсгөгчснөө тэгснээ яг нөгөө нэг мөнгө сайтай хүмүүсээ онилох биш. Тэгсээр нэг мөнгөгүй хүмүүсээ тавьж явуулж чадахгүй гэдэг нэг сонин нөхцөл байдал оршдог. Яагаад тэгэхээр хэрвээ би бараагаа өсгөчих юм бол энэ мөнгөтэй хүмүүс авчих гээд байгаа юм шиг хэрнээ. Гэхдээ өсгөчих юм бол энэ хүмүүс маань авахгүй дээ гэдэг. Тэгээ нэг юм сонин байдал байсаар хагаад би яах вэ гэсээр хагаад бизнесэнд ер нь бол дампуурдаг гэсэн. Тэгэхээр энэ бол ер нь миний уулзсан ямар ч бизнес эрхлэгч хүмүүстээр бол тулгардаг асуудал мөн айдас байдаг. Энэ бол угаасаа байх ёстой айдас. Бид нар ч гэлтгүй бүр дэлхийн том маркетер, бизнесмен төртөл энэ риск эрсдлийг үүрдэг. Тэгэхээр энийг хийдэг гэсэн үг. За гурав дахь энэ дээр айгүй чухал нэг point нь юу байсан бэ гэхээр өөрийнхөө та санал болгож байгаа зүйлийг яалтчгүй сайжруулах буюу off-road critic гэж байгаа. Юу гэсэн үг гэхээр би ингээд нэг ундаа гэдэг юм зараад нь штэ. Нэг юм би нэг юм санал болгоод байна та. Энийгээ яаж би тэр хүнд вау энэ үнэхээр ашигтай юм байна гэд бодогдуулах хэмжээний багцалж, нэрлэж, юмыг наан цаана оруулаж, бонустэй баталгаа юмнууд өгж нэг юм багцуулгаж санал болгох гэдэг. За энэ гурвын нэгдэл бүрдснээр та заавал үнэ өсгөж зарах боломж үүсдэг. Энэ гурийн аль нэг нь алдагдсан тохиолдолд та үнэ өсгөж ер нь бол борлуулах боломж байдаггүй. Айгүй хэцүү байдаг. Яг боломжтой зөв. Гэхдээ айгүй хэцүү. Ер нь бол айгүй хэцүү. Би бол яг
харахад одоо шинэ бодоод үзэл та. Үнэхээр санал болгоод байгаа юм чин тэ та онцгойрж гин одоо юу байна. Гэхдээ үнэхээр нөгөө хүмүүст ашиггүй бол хэцүү байхгүй. Эсвэл үнэхээр та гоё офертай ч гэсэн өрсөлдөгчнөөсөө ялгархгүй бол бас айгүй хэцүү байхгүй. Эсвэл та үнэхээр гоё офертай өрсөлдөгчнөөсөө ялгараад байгаа юм та нэг бүр хинт юу зараад байгаа нь ойлгомжгүй одоо ингэж мөнгөгүй хүн харснаа уу явчих юмсан ямар гоё юм бэ гэж хараад байгаа юм. А мөнгөтэй нөгөө нэг таны хүсэж байгаа аудиенс гэдэг хүн чинь харснаа за энэ ч бас надад биш юм шиг байна. Арай л бүр ингэж арай л хямдхан байна гэж бодох гээд байгаа гэсэн. Тэгэхээр энэ гурын аль нэг нь байхгүй бол ер нь бол бүтлгүүтдэг гэсэн. Тэгэхээр саяны эдний аль нэгийг нь ер нь бол фикс хийх нэ. За тэгээд хэдүүлээ дараагийнхаа point руу орцгоё. Дараагийнхаа point нь юу гэхээр за тэгээд дараагийн point руу орохоос өмнө нэг дуулах маш гоё мэдээ байна. Тэрний юу гэхээр би 1 сарын эхээр Монголд хамгийн анхны удаага амьд mastermind сургалт зохион байгуулахаар шийдсэн. Тэгээд энэ ерөнхийдөө юу гэхээр хэрхэн хэрэглэгчнараа татахгүй. Ерөнхийдөө хэрэглэгчээ яаж татснараа борлуулалт өсөх вэ гэдэг гол зорилготой. Тэгээд ямар хүмүүс зориулагдсан бэ гэхээр ямар нэгэн байдлаар санал болгох зарах юмтай бизнестэй хүмүүст 100% зориулагдсан. Яг таны санал болгох юм бэлэн болоогүй болж байгаа тохиромжгүй байж магадгүй. Яг бэлэн болоод явж байгаа тэрийг нэммээр байгаа хүмүүс илүү зориулагдсан гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө би Монгол сарын хугацаанд очиж байгаа. Тэгээд сүүлийн нэг жил хагас Европоор баахан аялаж энэ тэндээс юм цуглуулсан бүх туршлага мэдлэгээ энэ 3 хоногийн хугацаанд зааж хүргэх зорилготой байгаа. Тэгээд миний бодлоор бол хүмүүсийн тоо нэг 10 хүнээс бол битгэхгүй байх гэж бодож байна. Мэдээж хэрэг надад цаг хугацаа айгүй хязгаарлагдмал байна. Мөн дээрээс миний тархины нэрийг хязгаарлагдмал байна. Тэгээд манай багийнхны гишүүдийн бас тоо хязгаарлагдмал байна. Тэгэхээр айгүй олон хүнд яг чадахгүй бах. Тэгэхээр ямар ч сан та хэрэв mastermind-ийн мэдээлэл авахыг хүсвэл доор байгаа линкээр ороод мэдээлэл авах боломжтой. Эсвэл бүр хувьчилсан мэдээлэл авахыг хүсвэл миний Instagram хаяг руу mastermind гэж бичснээр би тань руу илүү деталь мэдээлэлүүд бас өгөх боломжтой байгаа шүү. За тэгээд доорх линкээр ороо. Тэгээд дараагийн point руу орцгоё. За хоёр дахь айгүй чухал point буюу хоёр дахь арга нь юу гэхээр олон тоогоор гэж байгаа. За олон тоогоор гаргана гэдэг дээр одоо шинэ юм байдаг. Би магадгүй энэ бараа бүтээгт одоо шинэ би өсчин ч юм 50,000 шүү дээ. Окей би энээсээ үнийн өсгөхөж утгагүй байна. Би олон тоогоор борлуулах юм бол ерөөсөө ямар нэгэн ямиг олон тоогоор борлуулах ганцхан арга байгаа гэсэн. Олон тоогоор гарлуулах ганцхан арга нь ерөөсөө тоогоо нэмэх, контентийнхаа тоог нэмэх. Одоо нэгсэндөө би одоо энэ чи хүрэн манжин гэж үсвэлөө нэг юм заяа. Хүрэн манжин зүйлөө тэр авцаахаа. Би юм санал болгож шүү хүү хай гэдэг ямыг одоо хүмүүс мэдмээр байна шүү дээ. Энийг маш олон хүмүүс мэдмээр байна. Тэг маш олон хүмүүс ингэж одоо энийг худалдаж авахыг consider гэдэг чинь одоо би тунгаан бодох те яах уу гэж бодох гэсэн үг шүү дээ. Энийг би авах уу гэж ядаа тунгаан бодуулах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тексттэй гэсэн үг. Тэгэд энийг хийхэд бол яах хэрэгтэй вэ гэхээр эхний ээлжинд аягүй чухал анзаарах хэрэгтэй юм. Таны бараа бүтээгдэхүүн борлуулагдаж байгаа гэдэг тоо аягүй чухал. За энэ тоог ингэж үзүүлээр аягүй зүг байдаг. Би ямар үедээ тоогоо нэмэх вэ гэдгийг мэдэхгүй гэхээр таны conversion rate буюу таны хөврөлтийн хөв буюу сонирхож байгаа хэрэглэгч чинь худалдаа өгч болж байгаа тэр хувийг хараад тэр хувийгаа та ChatGPT-г асуугаад би ийм бизнес хийдэг хүн миний conversion rate тэдэн хувьтай байна. Энэ хувь одоо над чиг бизнес хийдэг хүмүүсийн дундаж болон муу болон сайн үзүүлэлтүүдийг гаргаад өгөөч гэж хараад хэрвээ та дундаж байх юм бол тоогоо нэмнэ. Хэрвээ conversion rate чинь сайн байх юм бол та үнэ нэмнэ. Бага байх юм бол та offer янзлах гэсэн үг. За энийг энэ чинь дундаж байгаад юу дайггүй байна. Ажил чинь их юм бол тоогоо нэмэхтэй гэсэн үг. Өдөрт та нэг контент магадгүй хийдэг байсан бол тэрийг яаж 2 болгох уу, яаж 3 болгох уу дээр анхаарна гэсэн. Ягаад тэгэхээр таны хийж байгаа зүйл чи ажиллаж байгаа байхгүй. Таны хийж байгаа зүйл чи ажиллаж байгаа учраас одоо ажиллаж байгаа зүйлээ та тултал нь одоо яваад шүүсийн шахаад одоо махын тэ сүлтэл нь одоо чүмгийн дуустал нь мүлжих хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгхийн тулд контентоо тултал нь хийх хэрэгтэй гэсэн. Өөр ямар ч энэ дээр гараад одоо яриадах юм байхгүй. Ерөөсөө одоо volume гэж байгаа тэ volume буюу тоогоо нэмэх. Хэрвээ таны хийж байгаа юм ажиллаж байгаа бол ерөөсөө тоогоо нэмэх хэрэгтэй. Өөр ямар ч арга байхгүй. Тэгэхээр энэ дээр та тоогоо нэмхийн тулд яах вэ гэхээр одоо ч хүмүүсийн гаргадаг нэг алдаа тоогоо нэмнэ гэхлээр ингээд юу яадаг гэсэн үг. Зүгээр ингээд хийгээд эхэлчтэй зү. Хийгээд эхэлчтэй. Гэтэ энэ дээр айгүй анхаарах нэг зүйл нь юу байдаг гэсэн үг. Дэд бүтцийн ажил байдаг. Ягаад тэгэхээр би нэг контент магадгүй хийгээд өдөрт над руу 10 хүн холбогддог байлаа гэж бодоход би 3 контент ингүүд би 30 холбогдох гэдэг нь тоогоор бол. Тэгэхээр би 30 хүнээр 37 нуун 10 хүнээр мэдээлэл өгдөг байсан юм шиг өгч чадахгүй. Тийм учраас надад энийг зохицуулах AI юм уу? Эсвэл ажилтан юм уу? Эсвэл янз бүрийн систем хэрэгтэй болно гэсэн үг. За ийм болохоор чатбот, вебсайт, funneling гэдэг юм хэрэгтэй болдог байхгүй. Эдгээр байхгүй бол бид нар өөрсдийнхөө тарихаар бид нар өөрсдийнхөө хөшүүрийг ашиглахгүй тоогоо нэмэх гэж оролдох юм бол тэр тооноос орж ирсэн тэр их одоо эрэлтийг бид нар нийлүүлж дийлэхгүй гэсэн үг. Тэгээ ундаг гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр дээр та тоогоо нэмж анхаарах зүйл нь өөрийнхөө conversion rate-ийг ажилуулад болж байгаа юм бол тоогоо нэмнэ. Тоогоо нэмж байгаа бол заавал та артлынх нь энийг даах дэд бүтц гэдэг юм бий болгоорой гэж зөвлөмөр байна.
Тэгэхгүй бол тоо нэмчдэг, дид бүтц чинь бэлэн болоогүй бол нөгөө нэг фундамент сайн байраагүй юм дээр байшин барьчих юм бол нурж байгаатай адилхан гэсэн үг байна. Тэ? Ерөөсөө тийм гэсэн үг. Тэгэхээр энэ дээр анхаараа гэдэг зөвлөмөрөө. За 3 дахь аягүй чухал зүйл нь юу гэхээр нэгж худалдан авалтын дүнг нэмэх гэдэг юм байна. За энэ дээр ерөөсөө 2 арга байгаа. Би аягүй энгийнээр хэлчихье. 2 арга байгаа. Та одоо чинь би за энэ нөгөө нэг хөрөн манжингийн шүүсээ би 50,000-аар хүнд ингэ санал болгож ирээд байж. Магадгүй би хөрөн манжингийн шүүсийг 50,000-аар ингэ хүн санал болгосон бол за би өөр за яаж болох гэхээр хажууд нь магадгүй за энэ дээр жоохон сонь санаж өгч чинь зөө. Энэ жоохон биш байна. Энд дээр санал болгочих. Би мик бодож зөө. Би мик хүнд 500,000-аар санал одоо би мик зардаг компани захирал байлаа гэж бодоход би энийг 500,000-аар зардаг бол бодлож авч байгаа хүн та микээ эвлэрэх юм бол засуулах юу авах уу? Одоо заатгал авах уу? 50,000 төгрөг. Заатгал хэмжээр авах уу? Юу авах уу гэдэг байдлаар хэлж өгдөг. Эсвэл та магадгүй микийг авсан бол та миктэйгээ хамт камер авах уу гэдэг ч юм уу те. Эсвэл та миктэйгээ хамт одоо юу вэ? Энийг юу нэрлэдэг вэ? Та ямар нэгэн энэ санд болгож байгаа энийг одоо core offer үндсэн таны offer гэж нэрлэдэг байхгүй. Тэгээ нэг бол энэс давсан upsell буюу дараагийн юм руу санал болгох, эсвэл downsell буюу арай хямд дөрөв санал болгох гэсэн. Одоо магадгүй юунод яадаг шүү дээ. Та нөгөө нэг нислэгийн компани хийдэг шүү дээ. Астраа ангууд юу яах вэ гэдэг те. Цонхон талыг суудлаа авах уу? 50,000 төгрөг. Эсвэл хөлөндөө зайтай leg room-тэйг авах уу? 50,000 төгрөг. Эсвэл та гол цомооргүй байна уу? Тэгвэл 50,000 төгрөг. First class болох уу? 50,000 төгрөг. Оочлохгүй ормоор байна уу? 50,000 төгрөг. Даатгал хийлгэмээр байна уу? 50,000 төгрөг. Янз бүрийн та буунгуудаа такси яах юм уу? 50,000. Дандаа ингэ яваад идэж шүү. Ерөөс энэ гэсэн үг байхгүй. Нэгсэндээ та ямар нэгэн үндсэн миний гонт төлж байгаа юм бол онгоцон төлж байгаа боловч дахиад миний нэмэлтээр төлж байгаа бүтээгт юмнууд одоо шинэ хэрэгтэй байна гэсэн үг байна. Бид нар маань өөрсдөө дараагийн хэрэгтэй. Тэгэхээр ийм байдлаар ер нь бол нэг 3 арга байна. Тэгэхээр энэ 3 аргын та аль нэгийг ашиглаж байгаа. Нэг нь болохоор repetitive буюу давтамжийг өсгөнө гэдэг арга. За энэ бол жоохон complicated болчихдог юм миний бодлоор. Тэгэхээр би нэг бол нэг хүмүүстээр одоо энэ бичлэгэндээ бол их ярмааргүй байна. Яг үнэндээ жоохон complicated учраас ихэнх хүмүүс ойлгохгүй байх гэж бодож байна. Тэгэхээр үндсэн саяны 3 аргыг аль нэг нь ийм байгаа. Нэг бол та үнэ өсгмөр байвал заавал таны бодолцох ёстой зүйл гэх юм бол тэр 3 зүйл байна. Та тоогоо өсгмөр байвал таны заавал бодолцох ёстой зүйл гэх юм бол түрүүний 2 зүйл. Тэр 2 зүйл нь юу вэ гэхээр юу ярьлаа би? Яана мартцсан. Тэгэхээр 2 дахь буюу та тоогоо өсгмөр байвал таны хийх ёстой зүйл чинь гэх юм бол conversion rate-ийг шалгах нь байна. Мөн дээрэс нь юугаар шалгах нь байна? Дид бүтцтэй шалгах нь байна. Буюу жоохон AI juice нөгөөдөр шалгах нь байна. 3 дахь нь айгүй ингийн upsell ба downsell гэдэг хоёр юм байдаг. Энийг яаж санал болгох вэ? Онцны компанийг судал, машин түрээсийн газруудыг судлаад үз, даатгалын компанийг судлаад үз. Тэрнүүд энийг айгүй гол тодорхойлоод байна. Яаж энэ хүмүүс ингэж үндсэн юмаа санал болгочоод араас нь давхар юмаа санал болгож болт юм бэ гэдэг. Энэ айгүй чухал байдаг. Энийг судлаад. Тэгэхээр таны бизнес яг ямар ч байж магадгүй зөө. Би бол яг мэдэхгүй байна. Гэхдээ саяны 3-ын аль нэг нь бол ажиллана. Батны ажиллана. Өнөөдөр ашиглаад шууд магаш үр дүнг өгөхгүй байх. Гэхдээ ямар ч сан ашиглаад сайжруулаад явж байтлыг 7, 14, 21 те сарын дараа хэд нэг юм өөрчлөлт гарна. За туршаад үзээрэй. За тэгээд тийм байна. Та ямар ч сан миний 1 сард явагдах mastermind-д одоо бүртгүүлэх сонирхож байгаа юм бол доор байгаа линкээр ороод мэдээлэл авах боломжтой. Эсвэл манай эйженсигээр та те надтай стратегийн кол янз бүрийн байдлаар тоглох мөн доорх линкээр ороод үзээрэй. Янз бүрийн өмнө сургалт муулжсэн бус юм үзүүлэл мөн доорх линкүүд энэ байгаа. Тэг бүгд нэг сонирхоод үзээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Бүгд амжилт хүсье.